Одмондөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхот. Хөтлөгч ганц үх Адран нэвтрүүлгийн шинэ дугаараа хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай Мортон резиденс болон аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой ариг банк ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одмондөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд шаа. За өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн эхэнд зайлшгүй нэг хэлэх ёстой зүйл байгаа. За өнөөдрийн нэвтрүүлэг дээр бид хэд нэлээд бас юм бачуурмаар те ингимээр үйл явдлуудыг сонсох баха. Тэр зүйлүүдийг туулаад гарцсан хүний талаар ярих байгаа учраас. Гэхдээ тэр яригдах зүйлсүүдээр хэдүүлээ өнөөдрийн одоо 21-р зууны ардчилсан улсын иргэний өнцгөөс тэр үйл явдлыг харж тэр улсын иргэдийг тэнд болж байгаа үйл явдлыг буруутгаж болохгүй шүү гэдгийг хэлье. Ягаад гэхээр 20-р зуунд чинь бүгд л хөлдөлгөөгөө олох гэж наан цаана болж исэн, нэгнийгнтэйгээ дайсанж болж исэн, нөхөрч болж исэн те. Одоо бол харин бүх зүйлс тайван амгалан сайхан байгаа учраас тэнд болсон үйл явдлыг битгий эмзэгэр хүлээж авч өнөөдрийн нийгэмтэйгээ холбож ойлгоорой гэдгийг хүсье. За эхнээс ахвалаад жоохон ширүүхэн эхэлнэ. Ягаад тэгэхээр 1962-оос 1967 онуудад Бүгд найрамдах Монгол ард улсаас Бүгд найрамдах Хятад ард улсад онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдаар томилогдсон ажиллаж исэн энэ дондгийн цэвэг мэд гэдэг хүний талаар бид нар хийгч байгаа. За яг 62-оос 67 он гэдэг энэ он цаг хугацаа бол Бүгд найрамдах Монгол ард улс Хятад улсын хоорондын харилцаа маш хүүтэрсэн тэмжилүүд байсан. Мөн ялгаа байхгүй Зөвлөлбод улс болон Хятад улсын харилцаа хоорондоо бас хүндэрсэн, хүүтэрсэн ийм үе болж исэн. За тэгээ яг энэ хүнд хэцүү цаг үед манай Монгол улсаас тэнд элчин сайдаа сууж исэн хүн байгаа байхгүй. Элчин сайдын яам гэхлээрэ тухайн улсад байгаа одоо Монгол иргэдийг өмгөөлж хамгаалах ганцхан газар нь. Дээрэс нь тухайн улсыг тэр улсад төлөөлөх өрх айл гэж бодчих хэрэгтэй. За тэгвэл Бээжин буюу яг одоо Хятад улсын Хятадын төвд Бээжинд нь манай Монголын элчин сайдын яам байгаа шүү. За тэгсэн чинь хоёр улсын харилцаа таагүй байсан энэ үед манай Цэвгмэд гэдэг хүн яг элчин сайдаар нь үүрэгт ажиллаа гүйцэтгэж яваа юм. За тэгээ манай найруулагчдаа зургуудыг харуулгах 1963-аас 1966 онуудад Бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд Юмжаагийн Цэдэн балын хувьд Монгол улсад олноор орогнож байсан Хятадын харьяат иргэдийг галт тэргэнд суулган Бээжин рүү хүчээр албатан гаргадаг. Ер нь бол Монгол улсын нутаг дэвсгэрээс Хятадын иргэдийг хүчээр гаргаж байгаа гэсэн үг. За энэ үйл явдал болохоор 1963 он гэдэг 1966 он гэдэг 1980-ад он гэдэг. Ер нь бол ийм 2-3 удаагийн тохиолдол байгаа юм. За яагаад энэ үед Юмжаагийн Цэдэн бал ерхий сайдын хувьд яагаад Хятад улсын иргэдийг Монголоос гаргах болсон юм бэ? Нэгдүгээр шалтгаан гэх юм бол Манччин улсын үеэс ахуулаад Монголд 150 жилийн турш буюу нийтдээ 1963 оны хүртэлх ер нь бол суурин амьдарч исэн Хятад харьяат иргэдийг нийслэл Улаанбаатар хотоос албадан гаргасан юм байна. Араас нь 1966 онд Хятадуудыг албадан гаргах тушаал сайд нарын зөвлөлөөр батлуулснаар тухайн үеийн нийгмийг аюулаас хамгаалах яам болон айрам цагдаа нарын нэгдсэн хүчээр олон мянган Хятад иргэдийг өмссөн хувцастай нь төмөр замын вокзал дээр бөөнөр нь ачин аваачаад нутаг буцаасан байдаг. Энэ үеэр Хятадууд эсэргүүцсэн гартаа байгаа бүхнээрээ зэвсэглэн төмөр замын вокзал дээр том хэмжээний цуст зодоон самууныг өрнүүлсэн ч цэрэг цагдаа нарын дайралтанд дарагдан нутаг утсан билээ гэж. Тэгэхээр Хятадын удирдлага болох Мао Цзэдун, Жоу Энлай гэдэг шүү дээ. Энэ хүмүүс нөхөр Цэдэн бол дипломат ёсыг уландаа гიშгэж байна. Гэх мэтээр шүүмжилсэн өнгөтэй захиа Монгол улс руу илгээж исэн. Хариуд нь Монгол орны удирдагч Юмжаагийн Цэдэн балын хувьд бид өөрсдийн тусгаар тогтнол бие даасан байдал үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно гэдэг ийм хатуу байр суурийг илгээд бас юм захиа явж ирсэн. За энэ үйл явдлуудыг харахаар ерөнхийдөө үнэхээр энэ хоёр орны хоорондын харилцаа бол хүүтэрч гисэндээ нэг нэгэндээ маш эвгүй одоо үгүүдийг шийдэлж чинь хийж байгаа үйлдэлүүднээс ийм болж эхэлж байна. 1967 оны 100 Бээжин хотод нөхцөл байдал тун хуцтмал байсныг тухайн үеийн капиталист барууны сонин хэвлэлд бичиж мэдээлжсэн дэлхийд даяар. Тэдний зарим хэсгээс нь дурдах юм болно шүү дээ, United Press International гэж агентлаг байдаг. Энэ агентлагийн мэдээлснээр болохоор 1967 оны 8 дугаар сарын 9-нд 100 мянган улаан хамгаалагчид буюу Мао Цзэдунийг дэмжигчид мөн явган цэргүүд нийлээд Монголын элчин сайдын яамыг бүслэв. Тэд Монголыг эсэргүүцсэн, доромжилсан утгатай лоозон барьж агсжээ гэсэн мэдээллийг дэлхийд дахинд гаргаж байгаа юм. Гаргахдаа 8 дугаар сарын 9-нд Маогийн улаан хамгаалагчид Монголын элчин сайдын яамд дайран орж, Монголын элчин сайдын яамны 6 ажилтныг зодсон байна. Дайралтын үеэр Монголын элчин сайдын яамны 3 ажилтан маш хүнд гэмтэл авсны нэг нь эмэгтэй ажилтан байсан. Тэднийг элчин сайдын яамны байрнаас чирч гарган зодож хүнд гэмтээжээ гэсэн энэ мэдээллийг дэлхийд дахинд энэ агентлаг мэдээлж байгаа байхгүй. Мөн өдөр Маогийн улаан хамгаалагчид Монгол улсын бүрэн эрхэд элчин сайд Дондгийн цэвэг мэдийг
Түүний машиныг галдан шатав. Үүгээр зогсохгүй цэвмэд сайдын жолооч дашоналтыг нэвширтэл зодож хүнд бэртээснийхэн дараа баривчлан саатуулжээ гэж байгаа. Одоо энэ дашоналтгайн өөрөө бас нэг хэлсэн юм нь болохоор хэдэн сар хэлсэн юм биш шүү. Зөв дашоналтгай болохоор өөрөө хэдэн сар Хятадын шоронд сууж байгаад суллагдаад нутагтаа ирсэн гэж бас ийм баримт гарч ирдэг. 1967 оны 8 дугаар сарын 11-нд Бээжингийн радиогоор Мао Цзэдуны хүргийг дэвсэлж урд тасдагыг оролцсон хэрэгээр Монголын дипломатчийг хөөн гаргаж бүг зарласан байдаг. Энэ радиогоор нь Бээжингийн радиогоор. За энэ үйл явдлууд ерөөсөө Монгол улс болон Хятад улсын хоорондох харилцаа бол бүр ийм дээрээ тулж байгаа юм. Тэгээд тэр нөгөө нэг яг одоо манай энэ 20 дугаар зууны одоо энэ үед амьдарч исэн хүмүүс ээж аав нар маань эмээ өвөө нар маань энэ тэргийн талаар бас ярьдаг шүү дээ. Хятадуудыг ингэж албатан гаргасан байдаг. За манай энэ кино урлагийнхан ч гэсэндээ кино мино хийгээд бас ингэ нийтэд үзүүлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар энэ үйл явдлын талаар ингэ ерөөхдөө мэдээд идэг. Гэтэл биш үү. За Монголдо байгаа хүн бол цэг цагтаа юм хамгаалаад одоо Хятадын харьяат иргэдийг ингэ хүчээр албатан гаргаж иж болно. Ингээд монголчууд үлдлээ. Нэг нэгэндээ аюулгүй үлдэж байна. Гэтэл тэр шорон түн бомд үжигнсэн Хятадын яг тэр үүмэн цай самуунтай хоорондоо бослогтой дэмцэлтэй байх тэр үед нь байгаа нэг юм жижигхэн хашаа штт. Тэн дотор Монголын хитгэн хүн байгаа. Тэр хүмүүсийг хэдэн зуун мянган хүмүүс бүжигдсэн байгаа байхгүй. Тэгээд хайцтай байсан бол. Энэ мэдээллийг чинь бас хагас сая хүн одоо тэр бослогт оролцсон гэдэг. Тэгээд энэ талаар болохоор яг үлдсэн зарим нэг яриан дээрээс болохоор 100 мянган хүн бүтсэн гэж байгаа зү тэ. Тэгэхээр яг одоо би энэ цэвгмэд гэдэг энэ хүний маань элчин сайд байсан энэ хүний маань одоо өөрийнх нь дурсамж хувийн тэмдэглэлүүдээс нь одоо нэгтгэхэд 100 жилийн ойдон зориулаад цэвгмэд сангаас гаргасан ийм ном байгаа байхгүй юу. Энэ номон дээр яг энэ үйл явдлын талаар Монголын радиогийн сурвалжлагчийн асуултанд өгсөн хариулт гэдэг 1988 оны 6 дугаар сарын 25-нд асуулт хариулт өгөхөд энэ хүн өөрөө уртаас нь хэлж өгсөн цэвгмэдгээ хэлж өгсөн. 284 дугаар хуудаснаас 286 дугаар хуудас хүртэл. За энэ дээр юу гэсэн гэхээр ингэж хэлээ. 1967 оны 8 дугаар сард Гүнсэбин элчин сайдын машиныг онхолдуулан жолооч дашоналтыг Гүнсэбин гин биш үү. Тэнд жолооч дашоналтыг нүцгэлэн зодож хагас сая Гүнсэбин элдв лоозон хашгиран жагсч элчин сайдын яамыг 10 шахам хоног хүрээлэн бүсэлж хашаан дээр чанга архичаар өдөр шөнө тасралтгүй. Танаа Монгол агуу Хятадын өмнө мянган ялтай. Энэ ялаас хизээч мултрахгүй хэмээн занал хийлэн хашгирдаг байв. Элчин сайд намайг гадаад яамн дээр шүн бүр дуудан аваачиж эсэргүүцлийн ноот авахуулах гэж элдвэр хараан зүгтэг байсан. Тэр ноот гихчийг нь би аваагүй. Үүнийг чи авахгүй. Та нар гүтгэлэг зохиож байна гэж хэлэхэд 10 шахам Хятад босон харайж нүд рүү хуруугаар чичин. Чи авах ёстой. Заавал ав. Танаа Монгол агуу Хятадын өмнө мянган ялтай. Чи чиний ялаас мултрахгүй гэж доромжилж сүрдүүлдэг байж билээ гэж цэвгмэд өөрөө хэлж байгаа байхгүй. Элчин сайдын яамыг анх бүсгтээ тэдгээр зандалчид элчин сайдын яамны албан байрнаа цөмрөн орж хан туурган дээр засварлах үзэлтэн сүн түгэ Цэдэн балын нохоо толгойг хаг цохий гэсэн хараалын үг өгүүлбэрийг хар бэхээр бичсэн. Мөн зөвлөх бага дугуйрж ав агварын чин орчуулагч эмэгтэй жингүү нарыг чирэн гаргаж сүгдүүлээд зодсон. Цаг аппарат нүдний шилийг нь булаасан. Магнитофоныг нь эвдсэн. Жингүүн хурууг хугалж зодож хөөхнөс суулгасан слайд зураг одоо ч надад байдаг гэж энэ хүн ярьж байгаа. Яамыг бүсэлсэн 8 дахь өдрийн орой Монгол анд нараа дотроо урвалт гаргаад ревизионист гэдэг тийм ревизионист элчин сайдаа хүлээд бидэнд тушаа. Тэгэхгүй бол бүх хариуцлагыг хожим та нар хүлээн. Цагийн хугацаа өглөө гэд өдийд минут үлдлээ. 30, 20, 10 минут үлдлээ. 5 минутын дотор элчин сайдаа авчирч өгөхгүй бол та нар хатуу хариуцлага хүлээн гэж сүрдүүлэх занал хийлийг хослуулан хашгирч байлаа. Тэгсэн чинь элчин сайдын яамд орж ирээд тэвэр хэртэй бичиг цаасыг хүлээн авч байгаа байдлаар фото зураг авах гэж оролдсон. Манай нөхөд намайг хүрээлэн зогсож тэдний санааг биелүүлээгүй маа. Тэр нөгөө нэг хитгэн хүн маань тойр зогсож байгаад үгүй гэсэн байна шүү. Энэ бүх явдлыг одоо мэдэх хүмүүс байна. Тухайлах юм бол Агван, Пүрв дорж, Жолооч Самбуу, Нямсүрэн, Жинхүү, Дамдын сүрэн тэр үед бидэнтэй хамт ажиллаж Хонгвэйбийн довтлолд оромжлыг биеэрээ амсч байсан дугуйрж ав, лочин, зөвлөх, бичээж Дамдын сүрэнд нар маань одоо мөнх бусын замыг үлдсэн байгаа. Хятад оронд болж байсан явдал Хятад Монголын харилцаа цаашид бид ямар бодлого явуулах санал Хятадын удирдлагын үзэл бодлын тухай олон ихт мэдээлэл судалгаа бичсэн олон хавцас материал байх ёстой. Монголоор бичсэн их материалууд одоо ч надад байдаг гэж энэ цэвгмэдгээ хэлсэн байна. Тэгэхээр яг энэ үйл явдал бол тухайн үедээ бол өстой нөгөө үүмэн самуун Хятад ч гэсэндээ газар авч ирсэн. Тэндээ бүр хоорондоо өчнө асуудалтай байсан. Дээрэс нь социалист орнуудын одоо өөр өөрсдийн үзэл баримтлал нэг чигт харахаа болоод өөр өөрсдийн чигтээ болоод энэ улсууд маань хоорондоо заман салж эхэлж байгаа байхгүй.
Үүнээс шалтгаалаад хоорондоо худалдаа наймаа гэдэг ч юм уу элчин сайдуудын энэ ажилладаг ч юм уу энэ бүх юмуд ингээд хөдөлгөөнд орсон. За яг тэгээд энд нь бол бүгд найрамд Монгол ард улс болон бүгд найрамд хятад ард улсын хооронд бол ийм хэцүүхэн цаг болоод тэгээд зэтэн болгоо хятадын иргэдийг ингэж гаргаж маргаж байгаа энэ бүх юмуд ч ороод тэгээд тэнд байгаа хэдхэн хүн дээр маань ийм амар ачаад ирж байгаа. Тэгэхэд энэ улсууд тэр зүй одоо нөгөө нэг эсэргүүцэн нот бичгийг те хүлээж авж байгаагаа харуулаа хүлээж аваа гэх юм бол тэр улсын шалтгаалтыг хүлээж аваад одоо юу юуны тухайд өрөөгүй Монголын өмнөөс тэнд ингээд хүлээн зөвшөөрж байгаа хэлбэр болчих гээд байгаа байхгүй. Монгол улсыг төлөөлж байгаа хүмүүс учраас. Тэгэхэд л тойр зогсож байгаад ахуулахгүйгээд яаж зодоолж нүдүүлж ийсэн яаж гар хөл нь хугарч ийсэн. Ингээд зогссон баатарлаг түүх энд байдсан байна. Тэг нөгөө нэг элчин сайд маань улсынхаа удирдлагаас чиглэл авна л да. Тэгээ чиглэлээ өгчөөд авж яана гэсэн ийм санаагаар зураг авах гэдэг шүү дээ. Тэгээд энэ хүн нь яг өөрийнхөө ном тэмдэглэлээс ингэж үлдээсэн байдаг. За тэгэхээр яг энэ хүцүү цагт тэнд Монгол улсынхаа элчин сайдын үүргийг гүйцэтгэж ийсэн энэ албан хаагчид мөн тэрийг яг одоо хариуцж байгаа элчин сайд нь болох Дондгийн Цэвгмэд гэдэг хүний талаар бид өнөөдөр одоо илүү дэлгэрэнгүй мэдж ярилцах юм байгаа шүү. За хоёулаа хамтран ажиллагчаа ярьчаа. За тийм. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын өрөөтэй Мөртөн Residence event итгэж байгаа. За ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийн 58-аас 122 м квадрат бүхий 2-4 өрөө 250 айлын бэлэн байрыг санал болгож байгаа. За эдний байр маань ус цэвэршүүлэх нэгдсэн системийг төслийн хэмжээндээ суурилуулсан. За тагт нь 100% тооцоогүй. За барилгын стандартаа буюу тагтыг 30% нь тооцож төлбөр авдаг. За тэгвэл Мөртөнгийнх маань 100% тооцолтгүйгээр бэлэг болгох гэж байгаа. За мөн B1, B2 давхартай айл бүрт хүрэлцээт авц зогсоолтой нийт 375 айлд 430 авц зогсоол төлөвлөсөн байгаа. За зарим айл маань 2-3 машинтай байдаг. Тэнд бол хангалттай гэсэн үг байна. За бодитоор харахад хажуу талын барилгынхаа цонхуудыг хаахгүй зорилгоор 45 м-ийн зайд төлөвлөгдсөн. За нэлээд саруулхан байх нь тийм байр хоорондын зай маань. За дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбайн үйлдвэрлэгч Дани улсын алдарт компани брэндтэй хамтарч ажиллаж байгаа. За хүүхдийн тоглоом бол мэдээж хамгийн чухлаа. Хугарж унаад хүүхд гэмтээгээ тавьж болохгүй тийм ээ. За мөн лифт орц гарцын хэсэг нэг хэмд буюу хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүст за мөн тэрэгтэй хүүхдүүдэд зориулаад тийм гоё нэг хэмд байдаг юм байна. Орцносоо гараад шууд гадаа гарчин гэсэн өргөөд дээшээ доошоо болохгүй гэсэн үг байна. За фасад нь өөрөөсөө гэрэлтэй. За энэ бол фасад гоё явахт ч их тухтай шүү дээ тийм ээ. За энэ төсөл маань зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд буюу Америк сургуулийн яг чан хойно байралтай байна. За борлуулалтын албатай холбогдохыг хүсвэл 76 тэг 67 дугаар хацаар холбогдож болох нь байна. За мөн маркетинг менежер нь 90 71 дугаар хацаа та бүхэн холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваад байраа худалдаж авах боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд энэ үүмэн самун энэ үйл явдлууд явж байгаад хоёр орн бүгд найрамд Монгол ард улс бүгд найрамд Хятад ард улс аль нь элчин сайдуудад татдаг. Ингээд энэ хоёр улс хоорондоо харилцаа улам хүүтрээд ингээд бүр хамтын ажиллагаа юу гэдэг тийм бүр байхгүй хоёр талаараа зогсож байгаа байхгүй. Ингээд яг хуу элчин сайд нарын одоо элчин сайд нартай холбоотой сайт майд нэрийн юм дээрээс хөөгөөд үзэх юм болно шүү дээ тийм. Яг бүгд найрамд Монгол ард улс бүгд найрамд Хятад ард улсын хооронд 2 жилийн хугацаанд элчин сайд байхгүй. Яг сох дутдаг тийм юм байдаг байхгүй. Яг тэр үйл явдал энд болж исэн гэсэн. За энэ Дондгийн Цэвгмэд гэдэг байгаа энэ эрхэм ер нь хаанаас ирсэн ямар очтой хүн юм бэ? Хин бэ гэдгийг одоо хэдүүлээ мэдчихэв. Тэрээр Дондог Овогтой Цэвгмэд 1915 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэж өөрөө түлд нь хэлсэн байдаг. Яг манайхан ч нэг өвлийн адаг сарын тэдэн төрлөө тийм хаврын тэрэгэн сарын тэдэн төрлөө гэдэг ч юм ингээд намрын адаг сар гэдэг ч юм ингээд тиймэрхүү байдлаар бэлгийн тооллоор ингээд юу яадаг штэ. Төлсөн өдрийг нь тогтоодог штэ тийм. Тэгээд тэгэхээр яг хитэн төрс нь олддоггүй штэ. Яг тэрнтэй л адилхан юм байлаа. За 15 он төрсөн одоогийн Дорнод аймгийн Баяндун Сумын нутагт Дондгийн 2 дугаар хүү болон төрсэн ийм хүн байдаг. Бага насаа эцэг эхийн асрамжинд хурах шиг хариулж өнгөрөөгөөд 1925 онд буюу 10 настай байхдаа Улс голын хошууны бага сургуульд элсэн ороод 1928 онд төгсдөг. За 23 28 он гэдэг юм энэ онууд ч юм болохоор бичиг үсгтэй хүн бол ерөөсөө шууд одоо яам тамгын газар нь хаашаа тухайн одоо нөгөө нутаг усныхаа ядчил тамгын газар нь ажиллаад юм залгуулдаг шүү дээ. Тэрний адилаар бага сургуульд төгсөмгцөө Улс голын хошуунда бичээчээр 1 жил ажиллаад 29 онд Улаанбаатар хотод ирсэн байгаа. Тэгээд багшийн сургуульд элсэж орсон. Тухайн үеийн гэгэрлийн яамны сайдын тушаалаар 1930 онд уг сургуулийг байгалийн багш мэргэжлээ төгсөж байгаа байхгүй. За тэгээд урьдчилан төгссөн гэдэг бүр. Тэгээд Улаанбаатар хотод энэ
хар бологсдын бэлтгэл сургууль гэж байгаа байхгүй. За хар бологсдын бэлтгэл сургууль багшаар томилогдож ажиллаж хагаад тэндээ 1 жил хэрэгний багшилж исэн чинь гэгэрлийн яамны шийдвэр гарч алс баруун хязгаарын одоо манай Увс аймаг гэж тэ дөрвөд аймаг гэдэг. Увс аймгийн маань төв аж ахуйн сургуульд багшаар томилогдсон очиж байгаа. За тэгээд бас жил гарan ажиллаж идэл дахиад дээд газрын тушаал гараад эргээд татагдсан гутлаа 32 оны 10 сар гэхэд нийслэл хотод ирээд бичиг үсгийн курст багшаар томилогдож байгаа. За 1 жил хэрэгтээ ажиллаж исэн чинь 33 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын Рафпакийн бэлтгэл сургуульд шилжүүлээд тэгээд тэр сургуульд нь багшлаад захирлаар нь ажиллаж хагаад 35 оны 8 сар гэхэд яамны шийдвэр гараад эх орны зүүн хязгаар буюу Дорнод аймгийн төвийн дунд сургуульд багшлуулахаар хэлсэн баг. Тэр сургуульд 1 жил хэрэгтээ ажиллаж исэн чинь төвөөс шийдвэр гараад гинт дуудагдаад Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуульд ажиллуулахаар болоод энд ажиллаж хагаад багш нарыг бэлтгэх сургууль бас багш хичээлийн эрхлэгчээр 6 сар ажилласан. Ингээд 1942 онд Монгол улсын их сургууль үүд хаалга нэгт нь лаборантаар ажиллаж эхэлж байгаа. За энэ хүртэл энэ хүү бол ерөөсөө сурлаа мэдлээ хошуу тамгийнхаа газар ажиллаа тэгэл дуудагдаал энэ тэнд тавигдаал ингээд Монгол орны баруун хязгаар гээл тий эргээд зүүн хязгаар гээл ерөөсөө ингээд байж болох бүхэл газар руу дуудагдаад жил жилийн хүрээтэй дуудагдаал ингээд маш хурдтайгаар явчихж байгаа. Тэгэхээр энэ хүн бол олон газар олон аймаг сумд юу байдгийг тэр болгонд үрийг тарилцж байгаа байхгүй боловсролын үрийг тарилцж байгаа. Энэ хүн багш хүн байхгүй. За тэгээд одоо манайх чинь яг үндэсний их сургуулаа тий Монгол улсын их сургуулаа 42 онд нээхэд лаборантаар ажиллаж байгаа. За ингээд болоогүй заяа. 41 онд нь яг 1941 онд бүгд найрамдах Монгол ард улсад анх удаага гавьяат багш гэдэг ийм шагнал гарах юм биш үгээд тэр шагналын талаар хэлцэж ярилцж эхэлж байгаа 41 онд. 42 он гэхэрч манай хүн чинь 15 оны өмнө гэхэр чинь 26 толгой байгаа байхгүй уулна. За ингээд моист хичээлийн туслах ажилтан хийх зураа өөрөө бие даан сурах оюутнаар бүртгүүлж байгаа байхгүй. Ингээд биологийн ангийн оюутан болж байгаа. Өөрөө багш нь. Одоо ингээд нэг юм лаборант нь тэгсэрнээсээ нэг ангидаа өөрөө ороод оюутан болчихж байгаа. За моисын биологийн ангид 3 жил суралцаад 45 он гэхэд 30 настай байхдаа Москвагийн их сургуулийн биологийн ангид шилжсэн суралцаад уг алдарт их сургуулийг 46 онд дээд сургуулийн багш эрдэм шинжилгээний ажилтан зоологч мэргэжлэр төгсөж байгаа Москвад. Төгсөнгүүтээ сургуульда аспирантаар үлдэх аз завшаан тохиосон байгаа байхгүй. Тэгэн гутлаа дэд эрдэмтний диссертат бичиж 1950 онд амжилтаа хамгаалж байгаа. Тэнд. За бүр болоогүй. Эх орондоо ирэнгуутлаа 51-ээс 53 онд моисын тэнхмийн эрхлэгчээр. За тэгээд проректор гэж байдаг тийм проректороор ажиллаад тэгэн гутлаа 53-аас 59 онд энэ сургуультай буюу Монгол улсын их сургуулийнхаа ректор болж байгаа. Захирал нь болж байгаа гэсэн үг байхгүй. За ингээд 59-ээс 60 онд шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэнгийн даргаар ажиллаж гэж байгаа. Энэ шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэн гэдэг байгаа нь болохоор манай одоогийн шинжлэх ухааны академи. Одоо Агдамбуугийн амар те одоо маш олон хүмүүс байгаа штэ Цэндийн Дамжин Сүрэнга 50-аас 53 онд Нямын Жагуурлага 53-аас 57 онд шинжлэх ухааны академи ерөнхийлөгч байсан гэдэг. За тэгээд шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэн гэж нэр нь өөрчлөгдөд ингэж явах үед нь Дондгийн Цэвэг мэд гэдэг энэ хүн маань 60-аас 61 онд энэ хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч гэсэн үг. А түүний араас бол бидний мэдрэх базрын ширэн дэвга одоо ажлыг нь залгамжилж авдаг байхгүй. За тэгэхээр энэ хүн багш шүү багш олон газар үр тарьсан уу тарьсан. Тэгээд дээрээс нь моисын одоо оюутан байж байгаад өөрөө лаборант байж байгаад хоошоо яваад дэд эрдэмтэн болоод эргэж ирээд ректороор нь болоод араас нь шинжлэх ухааны академийнхаа одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Болоогүй 60-аас 62 онд гадаад явдлын яамны 1-р орлогч сайд болж байгаа. За 62-аас 67 онд түрүүний хэлдгэр те Хятадд элчин сайдаар сууж байгаа. Дээрээс нь Индонез, Бирм, Камбож, Пакистан улсад суух онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдын үүргийг гүйцэтгэж байгаа. За 69-өөс 72 онд моисын ректор, 69-өөс 73 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн даргыг хавсан гүйцэтгэж байгаа. 72-оос 87 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн орлогч дарга соёлын яамны сайд хийж байгаа. За тэгээд дээрэс нь улсын дээд тусгай дунд техник мэргэжлийн боловсролын хорооны даргын ажлыг хийж хагаад 87 оны 5 дугаар сард өндөр насны төвлөртэй гарсан ийм хүн байдаг. За ерөнхий зүгээр түүний намтрыг ингээд болсон үйл явдлыг нэххгүйгээр те зүгээр ингээ хөөгд үзэх юм бол юм. Тэнгууд тэр дунд ингээд сая нэг зүгээр л хэдүүлээ нэг оных нь хэсгийг задлаад үзэхэд л тэр Хятад байсан үйл явдал гарч ирж штэ. Бас маш том үйл явдлыг дараа нь задлана. За цэгмүүдгөө бол олон талд үйл ажиллагаа явуулдаг. Цаг үеийнхаа шалгарсан сэхэтнүүдийн нэг. Тэрээр өөрийгөө юуны өмнө заяа одоо дипломат ч гэдэг юм уу те одоо төрийн зүтгэлтэн гэхээс өмнө хамгийн дөрөнд өөрийгөө багш гэдэг өөрөө тодорхойлж байгааг нь. Үнэхээр багшийн ажил түүний амьдралын ажлын гараа те амжилтын эхлэл төдийгүй эх орны одоо тэр нэг баруун зүүн хязгаараас эхлүүлээд хошуу баг сургууль бүх тэгээд дэрнээс нь ахуулаад Монгол улсын их сургуулийн ректор гэдэг бүх ингээд ажлуудыг гүйцэтгэж явсан нь ойлгомжтой. Энэ хүний хийсэн ажил бол боловсролын салбарын бүх шатанд энгийн багшаас нь ахуулаад сайдынх нь хүртэл албан тушаалыг хассан. Ийм гайхалтай хүн байдаг. За ер нь бол
Дээрээс нь эн чинь Богданат Монгол Ард улсын сайд нарын зөвлөлд боловсрол, соёл, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн орлогч даргыг одоо энэ албан тушаалыг 15 жилийн турш хашихтаа Монголын боловсролын тогтолцоог хөгжүүлэн биелүүлэх их үйлсэд гарамгай хөв нэмэр оруулсан ойлгомжтой. 1941 онд нөгөө түрүүний ярьж байгаа Богданат Монгол Ард улсад гавьяат багш гэдэг цол тэмдэг үүссэн гэж хэлсэн шүү дээ, тийм. Гэтэл багшийн сургуулийн 20 жилийн ойгоор тус сургуулийн багш Цэвэг мэд, Шаруу Нямбуу, Далхчав, Тамжид нарт 1942 онд анхлан олгосон байдаг. Тэгэхээр Бүгд найрамдах Монгол Ард улсын энэ гавьяат багш гэдэг цол тэмдгийн номер 1 дугаартай хүн энэ Дондгийн Цэвэг мэд байгаа байхгүй юу? Номер 1 нь 27 наснда Монгол улсын гавьяат багш гэдэг эрхэм цолыг авсан байдаг. Тэгэхээр энэ хүний энэ Монгол улсад хийсэн боловсролын салбарт бидний өнөөгийн энэ боловсрол гэдэг тогтолцоо тэ боловсролын салбарт хийсэн гавьяа бол үнэхээр бүр хэмжиж баршгүй ийм том гавьяа юм аа. Анхны гавьяат багш байхгүй. За дээрээс нь тэр нөгөө 3 сарын 26-нд одоо гавьяат багш гэдэг юм уу те ийм одоо шагналыг олгосон байдаг байхгүй. Тэгээ бид нар түрүүн ярьсан чинь 1915 оны 3 сарын 26-нд төрсөн гэдэг те. Гэтэл энэ хүн төрсөн он сараа мэдэхгүй гэдэг юм уу те. Одоо ийм байгаадсэн учраас яг өөрийнхөө гавьяат багш болсон тэр өдрөө яг өөрийнх нь төрсөн өдөр би дахин төрсөн шүү гэдэг тэр зүйлээ баттгаж 3 сарын 26-нд төрсөн гэж төрсөн өдөр тэмдэглэсэн байдаг учраас одоо бидээс 3 сарын 26-нд төрсөн гэж ярьж байгаа. За мөн дээрээс нь энэ хүн Бүгд найрамдах Монгол Ард улсын их хурлын депутатаар 10 удаа сонгогдсон. Нэгэн үе улсын хурлын даргаар хавсан ажиллаж ирсэн. Монгол төрийн бодлогыг тодорхойлох, амьдралд хэрэгжүүлэх үйлсэд жинтэй хөв нэмрээ оруулж явсан. Төрийн томоохон зүтгэлтэн хүн байлаа. За ингээд үүний араас бол одоо бидний мэдих маш том түүх эхлэх юм. Ер нь бол Бүгд найрамдах Монгол Ард улсыг бид нар зүгээр харанхуугаар шүү дээ, тийм. 1961 онд элсээ хүлээн зөвшөөрсөн 101 дэх орноор Монгол улсыг хүлээн зөвшөөртөө гишүүн орноор зөвшөөрсөн гэдэг ийм хар одоо нэг юм ерөнхий үгээр нь бид нар мэдээд идэг. За энэ нэгдсэн үндэсний байгуулалт элсүүлэх засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг энэ Цэвэг мэд гэдэг хүн ахалсан 61 онд. Төр засгийн одоо нэр хүндтэй бөгөөд эрхэм чухал даалгаврыг амжилттай биелүүлэх өнөр их одоо гордлогыг тээн энэ хүнийг тэр албыг төлөөлүүлж тэргүүлэл тавьж байгаа байхгүй. За тэгээд энэ хүн Монголын түүхэнд мөнхөрсөн нэрт дипломатч болж үлдсэн байдаг. За тэгээд энэ төр нийгмийн зүтгэлтэн алдар дипломатч байсны зэрэгцээ дээрээс нь манай Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгчдийг амьд сэрүүн байхад нь хамтдаа зохиол бүтээлээ төөрөж тэдэнтэйгээ зөвлөгдөж явсан. Заавар зөвлөгөө авч явсан гэж энэ хүний түүхэн дээр гарч ирдэг. Одоо энэ хүний зүгээр бичсэн өгүүлгээс нь хэлэхэд байна шүү дээ, тэ. Хончин найдан. Бид нар мэдэх үү? Энэгээр кино хүртэл гарсан, тэ. Дээрээс нь Сурагч Гамбат. За тэгээд Бургаст голын Болд Самбуу хоёр зэрэг өгүүлбэрүүд байдаг. Энэ одоо нэг ерхий улсын сургуулийн номонд олон жил явсан да. Уран зохиолын ном мэдэр тэр те. Бид нар энийг уншиж өссөн шүү дээ. Дээрээс нь булшин дээр найрлал гэж энэ байгаа. А дээрээс нь өөрөө яг энэ одоо орчин үеийн уран зохиолын үндэслэгч гэхээр яагааргүй энэ донд чинь Дашдоржийн нацад орчгоо яригдах хэрэгтэй болно те. Тэгмэл Дашдоржийн нацад орчдоо тэр хүртэл очиод өөрийнх нь шүлэг, өөрийнх нь бичсэн өгүүлэл юмуд мэдэг уншуулж үзүүлэл зөвлөгөө аваад өөрөө ингэдэг байсан. А тэгээд тэр тухайн үеийн бас энэ одоо зохиолч нартай те утга зохиол болон уран зохиол оролдог хүмүүстэйгээ ингэж нөхөрлөж нэг юм бүлэглэл дотор байж тэндээс сурсан мэдснээ өөрийнх нь хүлээх үүргээ хаавсан тэр дорнод руу явахтаа хүртэл тэнд очиод уран зохиолын одоо юм дугуулan байгуулад тэндээ хүүхдүүдийг хичээлүүлдэг. Ингэж боловсролын үүрэг тарьдаг байсан байхгүй. Тэгээд тэндээс нь төрсэн алдартуудыг би удахгүй хэлж байгаа юм. Дээрээс нь Монголын төр энэ Цэвэг мэдийн ажил хөдөлмөрийг өндөрөөр хөндлөөд гавьяат багш. За дээрээс нь онц бөгөөд бүрэн ихэд элчин сайд гэдэг цолыг мөн дээрээс нь 1956 онд хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонг, за 65 онд Алтан гац одонг, 71 81 онод Сүхбаатарын одонг, мөн дээрээс нь Ардын Усуулын 25 40 50 60 70 оны ой медалуудыг тус шагнасан байдаг. За энэ Цэвэг мэд гэдэг энэ Дондгийн Цэвэг мэд хэмээх энэ иххэн маань бол дотооддоо төдөөгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн, гадны орнууд хүлээн зөвшөөрөгдсөн, өндрөөр үнэлэгдсэн зүтгэлтэн байсан гэдэг. Яаж юм гэхээр 1969 онд дэлхийн энх тайвны зөвлөлийн дээд шагналыг за Жолио Кюрийн алтан медалыг 1974 онд Бүгд найрамдах Бал Бард улсын төрийн дээд шагнал болох Кирилл Методийн одныг методын гэдэг шүү дээ. Тий одоо нэг Кирилл үсгийг зохиосон гэдэг. Энэ одонг. За 76 онд бол одоо Гумболтын их сургуулийн одоо хүндэт медалыг за 1979 онд Ломносовын нэрмжид Москвагийн их сургуулийн хүндэт доктор цолыг тус хүртсэн байдаг.
За би тэр нөгөө нэг ардын уран зохиолч гэдэг нь жоохоо юм хэлээд тгий заяа. Яасан их нөгөө нэг дугууланд байж байгаа шүү дээ, тэ. Нөхдүүдтэйгээ дугууланд байгаа дашд орчид нацад орчид очиод одоо шүлгээ харуулад гих мэтлэн ингэж явж байгаад одоо ингээд энэ тентгүй эдэр маань тарах нь л тэ. Тарах болгондоо тэндээ одоо соёлын үрийг тариад одоо юм дугуулангууд хичээлүүлээд уран зохиолын дугуулан гэдэг юм уу тэ. Одоо хичээлүүлээд хүүхдүүдийг ингээд оруулдаг. Тэгсэн чинь өөрөө нөгөө дорндод байсан гэж шүү дээ, тэ. Дорндын баян түмэнд багшаар ажиллаж явах үедээ тэнд одоо нөгөө нэг сонмын буян нэмэхгүйтэй загтлаар хайцдаг. Тэгээд тэр загтал дээрээ болохоор би энд уран зохиолын одоо бүлгэн байгуулсан. Энэ үед те өөрийнхөө хүлээсэн үүрэг ёсоор уран зохиолын бүлгэн байгуулж ажлыг явуулах одоо ингэ зорддог билээ гэдэг жийсэн. Тэгсэн чинь тэр дугуулангаас нь төрсөн одоо хүүхдүүд хин байсан бэ гэсэн чинь энэ дугуулангаас нь сүүл одоо ардын жүжигчин болсон долгор сүрэнгуй. Бид нар нөгөө нэг юугаар мэддэг гэхээр лодоо дагампугаан их нэрчтэй. Тэгээд бас Монголын энэ соёл урлаг кино те энэ болгонд өөрийнх нь маш мундаг дүрүүдийг үлдээсэн байдаг энэ хүн заяа. Манай найруулагч зургийг харуулж байгаа. Дээрээс нь Монгол улсын нэрт найруулагч, ардын жүжигчин Гиндэн. Энэ хүн болохоор бид нар нөгөө үер киноны нөгөө болд өвгөний төрөөр мэддэг шүү дээ те. За тэгээд дээрээс нь гавьяа жүжигчин Цэрэм Норгой гэх мэтлэн энэ хүмүүс энэ хүний одоо хэлсэн ясныг сонсож тэр бүлгмээс гарч ирсэн хүүхдүүд байх нь байна. Энэ бүлгэн байгаагүй бол энэ хүмүүс ингэж гарч ирээч үгүй ч юм тийм шүү дээ. Тэр үрийг тарина гэдэг чинь ямар гоё юм бэ те. За тэгээд Цэвэг Мэдгой бол одоо шинэ үеийн уран зохиолын тулгыг одоо тулалцж ирсний хувьд өөрөө Хончин найдан бол 1935 онд те, Болд Самбуу хоёрыг 1936 онд, за Сурагч Ганбатыг 1940 онд, Салхин Зээрд анхны багш хэмээх өгүүлбэрүүдийг 1982 онд гэх мэтчлэн юм үргэлжилсэн үгийн зохиолуудыг бичсэн байдаг. За 1941 онд Булшин дээр, за 1967 онд Алагтай авраг зэрэг яруу найргуудыг. За тэгэл одоо Ардын Зоригт Баатар, Хун Шувуу, Бодонгахаа хоёр туулаа зохиолын эмхтгэл гэх мэтчлэн одоо бас орчуулгын бүтээлүүд маш их байдаг. За ингээд бүр ингээд орсон салбар болгондоо энэ хүн ингээд бүр ингээд оройтон гараад яваад байгааз. Ингэж жагаад одоо нөгөө нэг эрдэмтний ажил эхэлдэг. Яаж юм нэхэр 1942 онд Мойсиг одоо үд хаалганы ихэд лаборантаар ажиллаж исэн тий. Тэгээ Мойсаас энэ зоологын буюу эн чинь зоолог гэж яриад байгаа нь амтан судлал юм байл л дээ. Энэ тэнхимд лаборантаар хэдэн жил ажиллахдаа оюутны хичээл завчлан суусаар их сургуулийн програм сургалтыг үндсэндээ олж авдаг. За тэгин гутлаа тухайн үед энэ Мойсийн одоо эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн проректор ажиллаж явах үед нь зөвлөлтийн эрдэмтэн юм Тровский, Сэр Норуудны зоологийн болон харьцуулсан анатомийн тэнхимийн эрхлэгч нь Баников гэдэг энэ хүмүүс. Дээрээс нь Москвагийн улсын их сургуулийн ботаникийн тэнхимийн эрхлэгч Юнатов гэдэг энэ хүмүүсийн зулсан тодорхойлт байдаг байхгүй. Тэр тодорхойлолтоор энэ дондгийн цэвэг мэд гэдэг энэ хүн те цаашаа өсөж хөгжих хэрэгтэй, цааш нь факультет гэдэг юм уу те ингээ боломжийг нь олох хэрэгтэй гэдэг юм тодорхойлтууд гаргаж өгч байгаад манай хүн бол одоо хоошо явж сурахаар болсон байт юм лээ. Ингээд 1945 он Зөвлөлт бод улсад Ломносовын нэрэмжит улсын сургуульд орж шалгалтуудыг нь амжилттай өгсөөр 1946 онд уг сургуулиуд дүүргээд 50 онд гэхэд Монгол орны үхэр охтны биеийн бүтцийг эколог, морфологийн талаар харьцуулсан шинжилгээ сэдвээр биологийн ухааны дид докторийн одоо зэргийг хамгаалдаг байхгүй. Үүнээс хойш 72 онд яг энэ бүтээлээ улам наривчилж явсаар хагаад шинжилгээ ухааны докторийн зэрэг хүртсэн байдаг. Тэр хүртсэн бүтээл нь юу юм гэхээр одоо бид нар мэддэг нөгөө үхэр охтон гэдэг шүү дээ. За үхэр охтон ба туулайн жишил анатомийн судалгаа нь биологийн шинжилгээ ухааны салбарт анх түрүүн хийгдсэн бөгөөд үхэр охтон ч юм байна шүү дээ. Туулаа хоёр ч угаасаа нэг гаралтай амт юм аа. Үхэр охтныг бол одоо охтон хулганы төрөл зүйл биш шүү. Энэ бол туулаан зүйлтэй төрөл зүйлийн амтын гарал угсаа нэг. Тэгээд дэлхийн мөцөлгийн нөлөөгөөр амьдралын өөр өөрийн орчинд дасан зогсож хоёр өөр амтан болсныг нотолсон. Одоо доктор хамгаалсан бүтээл нь багхгүй юу. Тэгсэн энэ болохоор дэлхийн биологийн шинжилгээ ухааны салбарт бүр цоо шин нээлт. Ямар мундаг хүн бэ? Тэгэхээр энэ хүн чинь юу болоо зөвхөн дотоодд биш байхгүй юу. Дэлхийд гэдэг байгаа нь ийм учиртай. Ерөөсөө энэ Монгол орны ийм ан амтан гэдэг юм уу те биологийн энэ төрөл зүйл чинь ийм шүү гэдгийг дэлхийд бүх эрдэмтнүүдийн өмнө анх удаа гаргаад тавьж байгаа ийм хэмжээний эрдэмтэн багхгүй юу. Тэгэхээр энэ чинь бүр дэлхийн хүн багхгүй яа харахгүй. Нэг салбарт дэлхийн байж болно л тоо. Энэ чинь бүр баг 3 4 салбарт дандаа орол дээр нь байж байгаа хүн биш үү? Тийм. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ дондгийн цэвмэд абугаан гэж нэрлэж байгаа учраас ийм шүү. За болоогүй заяа. Бид нар мэднэ төрийн дуулал гэж. Төрийн дуулалыг болохоор үгийг нь цэндийн дамжин сурангаа зохиосон гэдэг. Аяыг нь болохоор бид нар нөгөө нэг мөрд орж байгаа нэвтрүүлгээр ярьсан байдаг те. Бэлгийн дамжин сурангаатай хамтран аяыг нь бүтээсэн. Эхний хэсгийг нь инглээ, хоёр дахь хэсгийг нь инглээ гэдэг. За тэгвэл
Цэндийн дамжин сургуулийн үгийн зохиосон гэж штэ тий. Тэгсэн чинь бүгд найрамдах Монгол ард улсын шин сүл дуулалыг батлах тухай гэдэг тогтоол гарч байгаа штэ энэ чинь. Ардын хувьсгалын жилүүдэд одоо өөрчлөлтүүдийг харгалзах улсын байгууллагын төрөлсөд тогтоох нь гээл. Тэгин гутлаа үгийг цэндийн дамжин сүрэн зохиож хөгжмийг мөр дөрс дамжин сүрнээр оруулсан бүгд найрамдах Монгол ард улсын шин сүл дуулалыг батал сугаа гэж баталж байгаа байхгүй. Яг энэ үед юу болсон бэ гэхлээр ингэж байгаа. Цэвгмэд тухай Москвагийн их сургууль суралцж байсан нөгөө нэг төрөний ажиллаар. Тэгсэн чинь цэндийн дамжин сургуулийн саналаар төрийн дуулалтын үг бичих ажилд хамтран оролцож эхний бадгийг нь цэвгмэд гоо бичсэн байт юм билээ. За тэр нь болохоор дархан манай хувьсгалд улс даяар Монголын ариун голомд дайсны хөлд хизээж өртөхгүй дандаа ингэчин үрд мөнгөчнө гэсэн энэ бадгийг цэвгмэд гоо бичсэн гэдэг. За сүүлийн хоёр бадгийг нь болохоор цэндийн дамжин сургуулигаа бичээд тэгээд хамтраад явуулсан юм байна. Хамтраад явуулсан чинь цаанаас нь ингээд нөгөө нэг баталж инээ тэр юм болохдоо цэндийн дамжин сүрэн гэдгээр баталцсан. Цэвгмэдгоо нэр орж чадаагүй. Гэхдээ цэвгмэдгоо өөрөө болоход юу гэдэг юм гэхээр би алдар гавьяа горилж байгаа юм бишээ. Юм үннээрээ байх ёстой тул энэ зүйлийг хэлж байгаа маа гэж сүлд нь хэлсэн байдаг. Зөв шүү дээ. Тий. Харин цэндийн дамжин сургуулийн хувьд болохоор үнэн шүү дээ. Энэ үнэн байхгүй юу? Гэхдээ батлагтаа ингээд баталцсан. Би араас нь хэлж ярьсан. Зөндөө юм болсон. Гэхдээ батлагтаа ингээд баталцсан байдаг. Гэхдээ нөгөө нэг хоорондоо энэ хоёр хүн чинь одоо цэндийн дамжин сургууль чинь энэ хүний бодох юм бол ахалтай. Гэхдээ хоорондоо сахиагаар хайцаж байгаа. Чиний битсэн зүв өө. Чиний битсэн чинь бол байдгаа. Тэгээ би одоо ингээд нэг ийм ажилтаа байгаа. Чи ямар ажилтаа байна? Гэр бүл нь яаж нэгэд ийм дотно хүмүүс. Энэ хүмүүс чи битсэн би битсэн гэж хизээж хоорондоо ингээгүй. Гэхдээ үнэн гэдэг бол энэ шүү. Гэдэг айл нь үлэмшүүлсэн байдаг. Харин яг наадах чинь байхгүй. Тэгэд нэрийг ганцхан нэр баталчлаа штэ. Энээс болоод нь түүхч алдагдаад эхэлж байгаа байхгүй. Өмнө нь ямар ч юм дээр ингэж алдаж бичээд түүх яаж ч өөрчлөгдсөн юм бэлээ бид нар бас мэдэхгүй байхгүй. Тэгэхээр ийм орчин цагт ийм яг төрийн дуулал дээр ийм хариуцлахгүй алдаа гарна гэдэг бол байж боломгүй санагдчих. Тэгээд одоо яг энэ захидал хоорондоо харилцажсэн захидал нь бичгээдээд үлдсэн байдаг. Тэгээд цэндийн дамжин сургуулийн бичсэн байдаг байхгүй өөрөө. Тэгээд бичээд өгсөн. Тэгээд энэ дээр 1950 оны 5 сарын 17-нд хоорондоо харилцажсэн захиан дээр нүртэл энэ гоё бүтнээр гардаг юм бэл. За хоёулаа хамтран ярилцчих ярьчих тий. За тэгээд нөгөө нөх том үйл явдал руу оръё. За тийм. За өнөөдрийн дугаарыг маань аригтай хадгалаад 100 сая эзэн болоор Ариг банк ивент итгэж байна. За Ариг банкныхан маань одоо ийм 100 саяыг хадгалвал 100 саяын урамшуул авахаар ийм хадгаламжийн урамшуулт аяна зарлцсан байгаа. За хосоо энэ юу н хадгаламж нь шүү дээ 16.5 хүртэлх хувийн ийм өндөр хүүтэй юм лээ. Тэгэхээр 16.5 гэдэг чинь маш өндөр гэсэн үг. 100 сая төгрөгөөр хадгалуулчлаа гэхэд жилийн дараа би 116 сая 500 мянган төгрөг авах байхгүй юу? Бид нар ярьдаг шүү дээ. За тэдэн төгрөг хийчих юм бол би гоё ингээ хадгаламж аваад амьдраад ах юм байна да гэд мөрөдж ярьдаг те. За тэгвэл тийм их мөнгөтэй хүн байвал ийшээ хадгалуулаарай гэж сэлмээр байгаа. Ийм их мөнгө авах нь шүү те. Ер нь бол гэхдээ 100 саяыг бүрдүүлэх гэж хинч газраас give mint цүнхтэй мөнгө олоод баяжчихдаггүй шүү дээ тий. Хинч газраас гэдэг юм эсвэл суглаагаар маш их мөнгө хожиждаггүй. Тэр бол маш цөөн тий хэдэн сая нэг гэсэн тийм л тохиолдол. Тэр тохиолдолд итгэж ингэх биш. Ер нь зүгээр ямар нэгэн хуримтлал, ямар нэгэн хадгаламж бол бүр хэдий ихэр хамгийн наан одоо эхэлж чадна тий. Тэр болгоноор ч л нэмжигдэх. Тэгээд заавал юм ачаал болгож ингэх биш. Баг багаар гол нь тогтмол. Тий. Баг багаар идчих аягүй гоё. Яг тэгэхээр манай Ариг банк чинь 50 мянган төгрөг тутамд нэг юу суглааны ирэх байхгүй. Тийм үү. Тэгэхээр 50 мянгаар хийгээл ах юм бол нэг суглааны ирэх нэмэл аваад байна гэсэн үг юм. За зөвхөн 100 саяыг очихгүй. За сар болгон одоо адснууд шалгаруулж байгаа. За энэ дээр хосоороо гадаадтай ажиллах эрх нэг харилцагчийг сар болгон. За 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн хэрэглэх адсныг 5 харилцагчд өгөх юм байна. За сүүлийн 4 орон таасан харилцагч бүхэн 50 мянган төгрөгийн эзэн болоод. За ингээд сар болгон ингээд янз бүрийн ингээд адснаа шалгарууллаа л шүү дээ. Энэ бүх хүмүүс нь яг жилийн эцэст гэхэд нөгөө 100 саяын юунд орох юм шүү. Суглааныхаа. Суглаанд хамрагдах юм. За энэ 80 12 сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. За яг шинэ жилийн шөнө, шинэ жилийн үдэш бид нэр 100 сая төгрөгийн эзнийг одоо шалгаруулж харцгаах юм байна. Өөрсдийнхөө төлөө хоримтлал үүсгээд тэн дээр нь ийм сар болгон ийм гоё урамшуулууд давхар явагдаад тэгээд төгсгөлт нь 100 саяыг хэн авах вэ гэдэг ингэдэг чи ямар гоё юм бэ. Хэдэн сайт биш яг тэр хоримтлал тий үүсгэсэн хүмүүс дундлын чи явах нь шүү дээ. Бид нэр суглаа худалдаж аваагүй байхгүй юу? Тийм байна. Өөрийнхөө төлөө мөнгө хадгалуулчаад тэгээд тэрийг Ариг банкныхан урамшуулж байгаа юм байна. Тийм. За энэ сарын адс нь хайнаа нарал руу очиж амарцгаах юм байна. За зөвхөн Улаанбаатарын салбараар гэлтгүү Дархан Эрдэнэт Баян хонгорын бүх салбаруудаар энэ урамшуултаа энэ явагдаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 70 10 техник дугаар утаснаас авах боломжтой юм байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд
одоо нэвтрүүлгийн яг 3 дахь хэсэг те. Энэ дээр бол за одоо хэдүүлээ яг хоо миний үеийнхэн байна. Одоо надаас хойших залуу үе маань байна те. Тэгээд энэс өмнөх үеийнхэн, миний өмнөх үеийнхэн ч гэсэндээ бас яг гүйцэд бас мэддэг хүмүүс байдаг л бах. Мэддэггүй хүмүүс ч гэсэн байдаг л бах. Нэгдсэн үндэсний байгууллага, нэгдсэн үндэстний байгууллага шүү бүр энэ. Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн орноор хүлээн зөвшөөрөгдөн гэдэг нь нөгөө Монгол улс чинь энэ дэлхийд даяар те туурга тусгаар тогтносон Монгол улс шүү гэдгийг бүх дэлхийд даяар хүлээн зөвшөөрж байгаа хэлбэр юм. Бид нар одоо нөгөө өөрсөддөө эн чин туулахтаа маш их золиосыг гаргасан шүү дээ. Хилж барамгүй золиосод байхгүй. Бид нар нөгөө 1691 онд одоо Манч Чингүрний одоо ихшээлд орж дагаар улс болсон гэдэг. Эргүүлээд 1911 онд цогтой тэмцэгч нар маань тэр хүмүүс маань олон оргигдсон богдханд Монгол улсыг зарлаж тусгаар улс болсон гэдгээ зарладаг. Гэхдээ зарлаад өөрсдөө зарлаад тэр тусгай тогтнол олдчихдгүй юм байна гэдгийг бидний тэр олон амьд, тэр олон түүх баталсан шүү дээ. Ингэж явсаар хагаад олон оргигдсон богдханд Монгол улс маань явсаар хагаад тэр дунд өчнөн үйл явдал болж байгаад 1924 онд бүгд найдах Монгол ард улсаа зарлж байгаа. Гэхдээ зарлаад дэлхийд даяар зөвшөөрж чадаагүй л байгаа. Ялгаа байхгүй. Тэгэхээр дараагийн алхам нь тэр алхмуудыг гүйцээхийн тулд маш олон дайн тулаанд зоригт Монгол эрс маань амиа өргөж байгаа. Тэр олон одоо дайн дэлхийн 2 дугаар дайн маань энэ тулаануудад манай Монголын ард түмэн байдаг бүхнээ улс орнуудад хандив болгож өгч байгаа. Тэр хав халуун одоо бүр ингээд нэмэх 40-50 градустай байдаг Вьетнам руу хүртэл мэдхгүйгээр манайхан эсхийг гутлаа тэр халуун дулаан тэр нөгөө хүүхд хувцас юу гэдэг тэр болгоныгоо хүртэл хандуулаад ингээд бүх сэтгэлээ дэвсээд байдаг шатлаараа зүтгэж байгаа. Ингэж жагаад 1945 оны 10 дугаар сард Сан Франциско гэдэг баха нэгдсэн үндэсний байгууллага гэдэг байгууллага чинь яг дүрм журмаа батлаад байгуулагддаг. За энийг бол одоо нөгөө аюулгүй байдлын үндсэн 5 орн сонгогдоод тэн дээр нэмэлтээр 10 орн аюулгүй байдлын 10 орн ороод бусдаар нөгөө нэг яг гишүүн орнуудыг хүлээн зөвшөөрөх ажиллагаанууд явагддаг шнэ. 50-51 орн ч лөө анх орохт нь За ингэдэг. За тэгэн гут яг энэ цагаас ахуулаад бидний хүсэн хүлээсэн тэр болгоныг хийсэн тэр 30-40 жилийн тэр дайн тулаан хэлмэгдүүлэлт юу гэдэг бүх зүйлс чи юуны төлөө вэ? Явж явжлын үний төлөө. За ингээд 1945 оны 10 дугаар сард нэгдсэн үндэсний байгууллага өрмөө батлаад байгуулагдсан гутал нь бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр хүсэлтэд анх удаа гаргаж байгаа. За тэгээ энэ хүртэл бид нар хичнээн золиосыг гаргаж яаж явлаа. За энэ хүсэлтийг бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд бөгөөд гадаад явдлын яамны сайд Маршал Хорлоогийн чой болсонгаас нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга за Трюгви Ли гэж одоо энэ чинь нэг хүн байт юм уу? Норвег хүн байдаг лүү дээ анхны сонгогдсон ерөнхий юм гэдэг лүү дээ. За энэ хүнд хандсан одоо албан бичгийн хүсэлтийг илгээж байгаа. За энэ дээр юу гэсэн гэхээр бүгд найрамдах Монгол ард улсын ард түмэн нь өөрийн их хөрш зөвлөлт холбоот улсад эд материалын тус нэмрийг үзүүлэн нэгдсэн үндэстний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсныг аюулгүй зөвлөл ба түүнчлэн ерөнхий их хурлын анхаарал толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын засгийн газраас үзнэ. Бүгд найрамдах Монгол ард улс нь 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм. Нэгдсэн үндэстний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай аюулгүй зөвлөл ба түүнчлэн ерөнхий их хурл мартахгүй бөгөөд бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэстний байгууллагын гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар үнэхээр итгэж байна гэж одоо Хорлоогийн чой болсон гон зүгээс эхлээд тавьж байгаа. Чи Монгол улсын засгийн газрын зүгээс л гэсэн үг шүү дээ, За ингээд бүгд найрамдах Монгол улсын ерөнхий сайд гадаад явдлын яамны сайд Маршал Хорлоогийн чой болсон 46 он болон 1948 онд сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэн бол болохоор 1955 он болон 1956 онуудад гадаад явдлын яамны сайд Авар Цэдийн хувьд 1957 он тус нэгдсэн үндэсний байгууллага элсэн орох өгөгдлөө сэргээн өгсөн байдаг. Ингээд 5 удаагийн өгөгдөл өгсөн байна. За нүүбийн аюулгүй зөвлөлөө томилогдсон нэгдсэн үндэсний байгууллагын шинээр гишүүн элсүүлэх хороо. За Монголын өргөдлийг 46 оны 8 дугаар сарын 6-нд хэлэлцжээ. Анх хөхт нь хэлэлцсэн гэсэн үг. Хэлэлцэхдээ Нью-Йорк хотноо болсон комиссийн хурал дээр дундад улсын төлөөлөгч
Ця Тайжи гэх юм уу да. Энэ хүн Бүгд найрамд Монгол ард улсын өргөдлийг 1 жилээр хойшлуулъя. Учир нь зөвхөн зүйл холбоот улстай дипломат харилцаатай. Манай оронтой элчин солилцохоор тохирсон бусад орнуудтай дипломат ба консулын харилцаагүй байгаа. Тэгэхээр цаг нь ирэхээр баяртай дэмжих болно гэд анхны хүсэлтэн дээр нь жилийн хойшлуулъя гэдэг ингээ хойшлуулсан байгаа байхгүй. 46 оны 8 дугаар сарын 28-нд Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлийн хурал, Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн эсвэл комиссоос Албани, Бүгд найрамд Монгол ард улс, Афганистан, Трансёрдон, за Ирланд, Португал, Исланд, Швед зэрэг 8 улсын өргөдлийн тухай оруулсан илтгэлийг хэлэлцэж эхэлсэн байна. Тэр хурал дээр. За ингээ Бүгд найрамд Монгол улсыг Нэгдсэн үндэсний байгууллага гишүүнээр элсүүлэх аюулгүйн зөвлөлийн гишүүн 11 улс байсан тухай үед 11 улсаас санал хураахад зөвлөлт холбоот улс, Франц, Дундад улс, Польш, Мексик, Бразил гэсэн 6 улс Монгол улсын төлөө санал өгч, Америк нэгдсэн улс, Англи, Голланд 3 татгалзаж, Австрал, Египт 2 түтгэлцэв. Ийхүү аюулгүйн зөвлөлийн байнгын 2 гишүүн Нэгдсэн үндэсний байгууллагад авахыг татгалцсан тул Монгол улсын өргөдлийг хүлээн авалгүй хойшлуулсан. Энэ анхных дээр нь. За тэгээд эн чинь болохоор мэдээж нөгөө дипломат зүйл мөл гэдэг чинь биднээс илүү хол байдаг. Тэрийг хэдүүлээ шууд сэтгэл хөдлөлөөр хүлээж авч болохгүй. Татгалзах, түтгэлцэх, одоо хойшлуулах гэдэг ч юм уу те санал өгөхгүй байх гэдэг юм уу. Энэ болгон тус бүрдээ өөр өөрсдийн тухайн улсын эрх ашигаас ч үгүй юм уу эсвэл өөр хилцээрээс ч байдаг юм уу эсвэл жоохон хойшлуулах хэрэгтэй болоод ч үгүй юм уу те татгалцахгүйгээр жоохон хойшлуулмаар байх юм бол түтгэлцэх, орхин гарч явах гэдэг ч юм уу. Ийм их үйлдэлүүдийг гаргадаг. Энэ болгоныг тэр зүйлээр нь харж ойлгуул зүгээр. Тэрнээс шууд Монголын одоо тусгай тогтнолыг эсэгүүцэж байгаа гэдэг юм уу те. Одоо ингээд эсэгүүцсэн байна гэж одооны бид нар зүйлээр хандаж бас болохгүй шүү. За ингээд ер нь бол эхнийх дээр одоо ингээд төтгөлцсөн болоогүй байх нь те. Хоёр дахь өргөдөл дээр нь болохоор 1948 оны 10 дугаар сард бас ингээд боломжгүй нэг юм ямар нэгэн байдлаас болоогүй. Гурав дахь дээр нь Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Даг Карл гэж хүн энэ Хаммершилдийн нэр дээр Бүгд найрамд Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Зэдэн балын гарын үсгтэй өргөдлийг 56 оны 9 дугаар сарын 14-нд гардуулсныг мөн оны 12 дугаар сарын 12-нд нь хэлэлцүүлсэн байдаг. 12-нд хэлэлцүүлсэн байдаг. Яг хөө сүүлчт нь болохоор 1957 оны 9 дугаар сарын 1-нд гадаад явдлын яамны сайд Аварцдын гарын үсгтэй өргөдлийг 57 оны 9 дугаар сарын 9-нд хэлэлцэж байсан байдаг. За ингээд ер нь бол ингээд 5 удаагийн өргөдөл гаргаад те тэр үеийн өрөндийн орнуудын эсэргүүцлийг давж гарan байж нийтдээ 15 жилийн дараа буюу 1961 оны 10 дугаар сарын 27 гэдэг энэ өдрийг бид нар мэдэх ёстой. Жил болгоны 10 дугаар сарын 27 өнгөрсөн 7 хоногт би бүр ингээд дуурах гад чадаагүй. Тэгэхээр 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын алтан ёсны гишүүн улс болсон байдаг. За энэ үйл явц яг юу болсон юм? Тэр үйл явдал дээр болох яг энэ 61 онд болж байгаа тий хүсэлтээ өгөх, батлах инээ дэрэг тэгээ тэр заалын эндэр дээр гарч байгаад үг хэлэх мэлэх гэдэг байгаа. Энэ бүрэлдэхүүнийг яг бидний өнөөдрийн энэ яриад байгаа нүдхийн цэв мэд гэдэг хүн ахалж очсон байдаг байхгүй. Одоо сүүлчийн найдлага гэх юм уу те ингээд ямар ч сан очсон байдаг. За ингээд юу бол гишүүн орон болдог. Тэрхүү хүндэтгэлийн чуулганы эндэр дээрээс цэвмэдгүй одоо тэгээд энэ хичнээн улс байгаа үлээ дээ. Тэгээ бид нар хардаг шүү дээ. Зарим тохиолдолд тэр улсуудын хэлээр хэлдэг ч юм уу те дэлхийн нийтийн ашиглаж байгаад хэлээр хэлдэг. Гэтэл тэн дээр анх удаага тайзан эндэр дээр гараад үг хэлж байгаа хүн нь цэвмэдгүй байхгүй. Тэгээд цэвмэдгүй гарахтаа яг өөрийнх нь төрлөх монгол хэлээрээ үг хэлсэн байдаг. Би тэгээд энэ хүний талаар энэ түүхийг илүү судалсныхаа дараа би тэр түүхийг дахиад эргэж сонссон чинь надад бүр шал ондоо түүх сонсгоц. Тэр үг нь тэр хэлж байгаа үгнүүд нь бүр ингээд зуураад ингээд бачуураад яг тэр нөгөө нэг Монгол төмний хичнээн жил хүсэн хүлээсэн тусгаар тогтнол дэлхийд даяарт хамгаалж байгаа тэр нэг юм бачуурал бүх юм нь гарч ирдэг. Засгийн газрын гэж бүр ингээд яг ингээд зуураад байгаа бүр мэдэгддэм бил. Тэгээд хэдүүлээ яг одоо энэ бичлэгийн хэсгийн хугацааг хамтдаа нэг сонсчий те. За тий. Хүндэт төлөөлөгчдөө Бүгд найрамд Монгол ард улсын засгийн газар түүний ард түмний өмнөөс Бүгд найрамд Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болгохыг дэмжсэн улс орны төлөөлөгчд нэгнэлэнгуяа манай улсын хууль ёсны эрхийг өргөж тууштай дэмжиж ирсэн зөвлөлт холбоос ба бусад улсуудын төлөөлөгч талархлаа дэвшүүлэхэд би өнөнхөө баяртай байна.
Тэгээ одоо энэ хэлж байгаа өгнүүд нь үнэхээр амар байгаа шүү. Тэгээ яг нөгөө бид нар ялангуяа одоо энэ 20 дугаар зууны эрхмүүд болон тэр 20 дугаар зууны ихэнх үеэс яаж үйл явдлууд өнгөрч байгаад энэ 61 онтоос болгож байгаа вэ? Хаа байсан 61 он шүү дээ. Гэхдээ яг яасан юм дээр бодох юм бол те бид нар 11 он тусгай тогтнолоо зарлаа гэчээд 61 он гэдэг чинь бүтэн 50 жилийн дараа байна шүү дээ. За ингээд 10 сарын тэр 27-нд болсон хурал дээр бол одоо ингээд үг хэлээд ингэж байгаа. Одоо араас нь дахиад нэг үйл явцсан. 4 хоногийн дараа Нэгдсэн үндэсний байгууллагын байрных нь өмнө Монгол улсын төрийн далбааг бусад зөвшөөрөгдсөн бүх орны гишүүн орнуудын хамтдаа Алтан соёлын төрийн далбаагаа байршуулах тэр үйл явц. Тэгээ тэрийг ингээд яг ингээд дэлхийд даяар дамжуулдаг. Монголын ард түмэнчсэн хардаг. Тэгээл одоо нөгөө хичнээн даваа нухчиг даван туулан байж эцсийн эц тэр туг мандахыг хараад одоо зорилгоо өстө биелүүллээ гэдэг ч гэх Тэгээ энэ ажиллагааны одоо дүрс бидэнд үлдсэн байдаг нь ямар гоё вэ? За ингээд бүр ингээд эн чинь Монгол орон даяараа, Монгол улсаараа, Монгол хүн бол төрснөөр бүгд бахархаал. Тэгэд ямар их золиос гаргаж байгаад энэ хүрж байгааг мэдж байгаа хүмүүс бол тэр өдөр бол үнэхээр нулимсаа бэр дийлэхгүй байгаа шүү дээ. Баярлж байгаа. За ингэн гутал. Одоо хэдүүлээ одоо нөгөө зарим одоо хүмүүсийн байр суурь юм байдаг л да тий. Тэр одоо хүмүүсийн гаргасан шийдвэр ийм штэ. Тэгээ тэр гинжсэн хүн чинь тийм л байсан штэ. Ийм л нөхөр штэ. Ийм арчаагүй штэ гэж Монгол хүнийг хэлдэг. Энэ өөрөө Монгол хүний үн цэнийг унгааж байгаа хэлбэр. Бид нар өнөөдөр хүүхдүүдтэй дахиж гарч иж байгаа хүүхдүүдтэй чи ийм хүмүүсийн үргэлжлэл шүү гэж хэлэхэд энэ түүхүүд маань мэдчих хэвээр бид нар. Бид нар өөрсдөө энэ зүйлүүдийг мэдчих хэвээр. Бид нар энэ бэлэгдлүүдийг, учир холбогдлыг яагаад ийм бэ гэдгийг мэдчих хэвээр. Одоо би дахиад нэг юм хэлж өгье. Би үртэл саяхан мэдээд бүр нүд ороод байхсан. Бид нар нөгөө Махатма Ганди гэдэг юм одоо ингээд Монгол улстай холбоотой эсвэл ингээд хамтран ажиллаж байсан улс орны эрх юм одоо хүмүүсийн нэрээр одоо гудамжуудыг нэрлэх эн чинь бол дипломат ёсонд байдаг л зүйл шүү. Ингэж яагаад Махатма Гандигийн гудамжид бид нар нэрлсэн байдаг. За энийг мэдэх хүмүүс бол мэдэх бах, бас мэдхгүй хүмүүс өндөө байгаа баха. Эргээд мэдхгүй хүмүүстэй хэлэхэд болохоор одоо нөгөө стадион байж та тий Төв цэнгэлдгийн артталд наадам центр гэж баригдсан байгаа шүү дээ. Наадам центрийн артталд нэг юм одоо корпорейт гэж байгаа одоо нөгөө юу байгаа шүү дээ. Солонгосын элчин сайдын яам байгаа. Тэр нэг засмал гудам байдаг үс, засмал зам байдаг үс те. Тэр замаас яг ингээд тэр наадам центрийн яг чанга хаталтал байхгүй та. Нэг юм замын юм тойрог хэсэг байгаа. Тэнд ийм нэг юм босоо хөшөө байдаг. Нэг юм тойрдог хэсэгтэй босоо хөшөө байгаа. Тэр хөшөөг 1961 онд ардын хувьсгалын 40 жилийн ойгоор болон Бүгд Монгол ард улс нэгдсэн үндэсний байгууллагад гишүүн орноор элсэндэн зориулаад тухайн үеийн одоо нөгөө улс төрийн удирдагч нар маань тухайн үеийн засгийн газар маань тэр хөшөөг босгодог байхгүй. Тэр хөшөөний ингээд залж явсаар хагаад орой дээр нь алтан соёмд маань байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэгдсэн үндэсний байгууллагад элсэнд зориулаад тэнд энэ хөшөө босгосон байдаг юм билээ. Тэгэхээр хэдүүлээ тэр хөшөөг тойрж болгонд анзаардаггүй байсан. Одоо харах юм бол хэдүүлээ ямар учиртай хөшөө тэр голд байгаад идэг юм бэ гэдгийг ойлгох байх. Бид нөө соёмтой хөшөө гэж мэдсэн. Соёмтой хөшөө гэж мэдээд идэг тий. За тэгээд энэ хөшөө бол ийм учиртай хөшөө байдаг юм байна. За тэгээд тэр хөшөө чинь заяа бас дахиад нэг сонир зүйл хэлэх юм бол Монгол улсын төрийн одон байна шүү дээ. Төрийн одноос чанга чигээр урд. Тийм байдаг хөшөө. Яг чанга урд юм байна. Чанга урд нь байдаг хөшөө. Тэрний голд Чойжин ламын музей байдаг. Чойжин ламын музей бол ялгаа авахгүй Монгол улс те бүх шашин хүлээн зөвшөөрдөг. Тэгээ бурхны шашин гэдэг юм уу одоо энэ юу гэдгийг бүх шашнуудад ээлжтэй ханддаг. За дээрээс нь Монгол улсын төрийн ордон Чойжин ламын музей тэгээд энэ одоо хөшөөгөр яг нэг чиглэлд тэгээ удаа ямар ч нэг хаах мах зүйлгүүр байдаг гэдэг. Ийм бас бэлэгдэл тийм учир гэдэг юм уу ийм зүйл бас Улаанбаатар хот манд байдаг шүү. Тэгэхээр бид нар түүхэн дотроо учир бэлэгдэх дотроо бас амьдэрдэг гэдгийг хэдүүлээ бас анзаарчлах хэрэгтэй юм л. За тэгээд энэ түүх хуралдаанд Монголын талаас гадаад явдлын яамны сайд орлогч Дондгийн цэвэг мэт тэргүүлэн за Жаргал сайхан, Даш цэрэн, Ванчин дорд нарын төлөөлөгч нар оролцсон. Цэвэг мэт төр засгийн нэр хүндтэй бөгөөд эрхэм чухал даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн Монголын түүхэнд мөнхөрсөн нэрт дипломат ч юм аа. За ийм хүний талаар өнөөдөр хэдүүлээ мэдчих авлаа да. Үнэхээр биширмээр юм байна. Доктор дээрээс нь дэлхийд өөрийгөө баталсан, Монголыгоо баталсан доктор. Дээрээс нь шинжлэх ухааны академи маань ерөнхийлөгч. За тэгээд гавьяат багш. Дээрээс нь одоо энэ соёл болон те одоо боловсролын салбарын сайд нь байсан хүн. Гадаад явдлын яамны сайдын орлогч байсан хүн. Ингээд нэгдсэн үндэсний байгууллага дээр ингэж батлахад тэнд очиж үг хэлж тэр ажлын албыг ахалж исэн хүн. Хятад Монгол хоёр хоорондоо ийм хүнд цагт тэнд аль альнийх нь одоо
буруутаж болохгүй, зөвдөж болохгүй ийм хэцүү цагт хүртэл дараагийн бас энэ ард түмнийхээ хоорондын эвлэрэл дипломат ёсыг бодоод тэнд ингээд өөрөө тэр бүх зүйлийг нүдэрээ туулаад тэр хэцүү байгааг аваад гарч ирсэн хүн. Дээрээс нь бас нэг төгсгөлт нь ингэ заяа. Маш гайхалтайсан гэдэг үг. Эмчээгийн зэдэн боллыг тойрон хүрээлэгчдийн асуудлаар байгуулагдсан комисс гэж байна л да. Одоо ингээд өдөртөгчөө унгааж байгаа, зайлуулж байгаа юм боллоо гэхэд араас нь энэ хүнийг харлуулах маш олон ажиллагаануудыг хийдэг. За тэн дээр бол одоо тойрон хүрээлэгчдийн асуудал гэж байгаа. Тэн дээр одоо цэвэг мэддэг хүнийг бас хамруулсан байх нь л дээ. За тэгээд бүр энэ комисс болоод тэн дээр хурал болоод энэ дээр цэвэг мэдгойг өөрийн яриулсан байдаг. За одоо энэ хүнийг хараараа. Монгол хүн ямар байдаг вэ гэдгийг хараараа. Комиссийн гишүүдийн нэг нь тэгж гинэ. Одоо ингээд хэрэгэлт авах гээд шүү дээ энэ хүн дээр. Та 140 гаруй хүүхдийг Игтэйд сургуульд элсүүлэхээр цохолт хийж хэрэг дээрээ арын хаалгаар оруулсан гэж тулгсан байгаа байхгүй. Тэгсэн чинь урдаас нь цэвэг мэдгой юу гэсэн гэж ийм ачаагүй ийм бодолтой хүмүүсийн урдаас юу гэсэн гэхээр наадах чинь баг байна. Би 300 400 бараг цогсон штэ. Өнөөдөр ажилчин, малчин 10 хүүхэдтэй айлын нэгэн ч дээд боловсралгүй байна. Тийм улсууд над дээр орж ирдэг. Тэгээд би нэг гэр бүлд ядаж нэг дээд боловсралтай гигантын хүн байгдэ гэж бодоод би өргөдлийг нь цогтөг байсан. Наадах чинь бол цөөхөн байна. 300 400 өргөдөл цогч байсан. Гэт урдаас нь хэлсэн. Тэн дээр урдаас нь хинч юу ч хэлж чадаагүй. Тэгээд өөрөө хэлдэг шүү дээ, тэ. Бас өөрөө маш юм. Одоо ингээд нэг ингэдэг шүү дээ. Бүр хитрхи ингээд хүмүүс чинь тэ. Одоо ингээд соён гэгэрцэн гэдэг юм энэ салбарт яваад ингээд бүр мэдсэн усууд чинь буруудаад юмд автаад те буруу хараад ингээд тэндээ итгээд яваад байгаа хүмүүсийг ч гэсэндээ өрөвддөг. Тэдрийг ингээд зэвүүтгэж буруутгадаг. Тэдрийг өрөвддөг. Тэгээд зүг тал руу явж байгаа хүмүүсээдсэн хайрладаг. Тэгээ энийг бүгднийг нэг ёгтоор илэрхийлдэг. Өөрөө хэлэхдээ ингэж байна шүү дээ. Хулганы гиз хагалж эрдэмтэн болж үзлээ. Хувилгаан багшигаа шоолж зохиолч болж үзлээ гэж хэлсэн байна. Ир хүний мөрөн дээр элдвийг үтсэн толгоо бий. Төрийнхөө далбаг нүүбэд мандуулж үзлээ. Төрийнхөө далбаг бээжинд шатаалгаж үзлээ гэж хэлжсэн байна. За мэдээж түүний гавьяа шагнал бол бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат багш. Бүр номер 1 гэдэг те гавьяат багш нь Сүхбаатарын одонтой, Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонтой, Алтан гац одонтой, Монголын хувьсгал зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагнал болон бусад медалуудаа шагнасан. За Зөвлөлт бод улсын Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одон, за бүгд найрамдах Болгар ард улсын Кирилл Методитийн одонтой, Дэлхийн инх тайвны зөвлөлийн алтан медалаар бас шагнагдсан байдаг. Бүхий л амьдралаа энэ хүн бол Монгол улсын эрдэм мэдлэг соён гэгэрлийн төлөө ажилласаар хагаад 1991 онд Улаанбаатар хотноо одоо тэнгэр дэвссэн ийм хүн байдаг юм байна. За баярлалаа Ганушаа. Гоц хүний талаар ийм гоё түүхийг өгүүлж өгсөнд. За баярлалаа. За Адренерийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инх өндөрлж байна. Өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын ураатай Мортон Резиденс болон Аригтай хадгалаад 100 сая эзэн болоор Ариг банк ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одмон дурсуугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одмон радиогоор хүртлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.